Морьтой монголчуудын мөнхийн омогшил Толмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Хурдны үлгий Сүхбаатар аймаас хүргэж байгаа цуврал ярилцлагынхаа ээлж дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн алдарт байж Шагдрын Баторж байгаа. Баторжийн хувьд бол бас олон үеэрээ морь уйж байгаа, морьтны соёлыг түгэж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээ бидний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу хэмээн урьж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцлага ихэнд ярьж байлаа. Ер нь бас одоо дөрвөн үеэрээ бас морь одоо ангаах эрдэм ухаанд ардын уламжлалт дэмжлэгийн шандж байгаа. За морь уух тухайд бол гурван үеэрээ ингээ морь уйж байгаа хүмүүс байна. Тэгэхээр удам судрынхаа талаар бас дэлгэрэнгүй сайхан хурцлаач. Манайхаа морь гасдаг тийм одоотай морь уйж үйд аавал уйж байсан гэж байна. Тэрийг би мэднэ. Тэгээд одоо би уйж эхэлсэн. Би уяад бас чамгүй амжилт гаргасан өний тоонд орж аймгийн алдарт төлөвийг авсандаа баярлж байгаа. Тий. Ойнууд л голцоохон хийсэн дээ би. 5-6 аянд орсон. Том наадамтай. Тэгэхээр Баторжха таны одоо өвөө болох довчин гэдэг хүн бас одоо морь хатгаж хандаг буюу уламжлалт одоо аргаар морийг эмнэлд домнож засдаг байсан гэсэн тийм ээ. Довчин тэгээд түүний хүү Шагдар. Тэгээ талаараа жоохон дэлгэрүүлж яриач. Манай аав довчин гэдэг хүн нурууг нь авахд уурладаг байсан юм лээ хүүгүүд. Морь унаад нурууг нь эмээжээр авчих. Морь доголцоод ирэхэд ердөө загиндгүй хүн байсан юм гэсэн. Тийм сайн асгаж байсан юм лээ. Тэгээ манай аав бол одоо сайн гасгаж байсан. Дэнкийн хонгороод гэдгийг хойдолгүй болчиход байхад нь гасгаад шүүгээрэл гэрээс гарсан гэж байна. За нордоо Шагдар чи одоо миний хонгорсыг ийм юмар гасгаад хөдөөрөөл гэж байхгүй дээ гэж хэлсэн гэж байна. Дэнкэр гэдэг уяач хүн. Тэгээд манай аав шүүгээр шаачаад өрөөд гараад ирсэн юм. Тэгээ харуурын тусгойж бодол. Тэгээд бүхэн биеийн саманцгаа тэгээ өрөөд ирсэн. За тийм наадаас болсон гэж бодваа чи өөрөө л уйж одоо наасгаад өрүүлж хаж чимаас болоо шүү. Гэжсэн. Тэгээд тэр хавар насчаад зун сумын наадам төрүүлж байсан гэдэг дэнкэр хонгорд гэдэг. Тэгээд ярьдгийг. Тэгээд одоо би нэг муухан гатгадаг аваагаа дутуулдаа. Ханд юрахгүй дэгтэй яг миний гацсан морь Хинтээ аймгийн бүсэд аман худуулж байсан. Хотод 9-оор орж байсан. Хиний ямар морь вэ? Одоо яг та миний тэр гасгсан морь энэ асхтын баяр сайхан гэдэг хүний морь. Доронтод айргаж дааганда айргадаад хөлгөө болсон. Тэгээд би дааганд нь гасгаад шүтлэн надаар асуулаад хизаалан асуулаад энэ Хинтийн бүсэд аман худуулсан. Нөө Имбүү баяр сайхан гэдэг мөн үү? Алдар туяач байгаа. Тэр аман худуулсан готод уралдаж 9-оор орсон юм аа. Тэрнээс хойш би тэр баяр сайхан гэдэг хүнд одоо бол болсон бахаа наадч. Одоо бол гатгаа дийлэхгүй байна. Болсон гэж хэлээ гатгаж өгөөгүй. Тэгээд гүүрээс аргаа сайхан урдаад дунууд гаргаад байнлыг дуулцаа. Ер нь бол одоо та хэлж штэ одоо бол хатгаж болсон бахаа гэж. Одоо нэг одоо тухай одоо хөлний эмгэг гэдэг юм уу нэг одоо эмгэг дээр нь хэдэн удаа дээдл нь хатгаж болдго юм бэ? За одоо 3-аас дээш хасгаж болдго юм аа. Тэгээд тэр адуу чинь хөлгөө болно. Дээдлээсээ их шинж байгаа тэгээд доод тал руу ороод бороолно гэдэг ажиллагаа байдаг. Ер нь сураад. Тэгээд яг нэг суун. Тийм ажлууд. Би тэр үрэлдрийг дааганд насгаж шүтлэнд нь оролдоод изаалан гасгаж оролдоод ахад нэг гасгаж очиж готод 9-оор орж байсан. Тэр өрөн ижилгүй хурдаад байсан. Энэ асхтын энэ аймгийн бүсэд чанартай оролдоод 3 удаа төрүүлж байсан. Тэр үрээд одоо хатгаж болдгоо буюу хатгаж ханд тэр урламжлалт аргаар эмнэж домнож засч болдгоо эмгэг гэж байх уу? За ер нь одоо хамгийн бэрх эмчилгээ муу авдаг нь одоо ямар эмгэг вэ? За одоо нэг дэнсэг жирсаа тоо
янз бүрийн адуундуул дээр аруур гэдэг юм байдгийн та нартай мэдэхгүй дээ. Аруур, жууруур гэж юм байдгийг. Тэр үл одоо нөө дотор гэмийг янзлахад тэрийг буцалгаж өгдөг. Хэмжээтэй болсон 500 грамм ус юм уу, литр 500 грамм ус нүүдэж хийгээд хамрын дамж шинүүдэд. Тэр жууруур гэдгийг хийгээ тэгээд нөгөөдхөө гатгаад өгөөд амаар нөгөөд. Тэгээд 3 хоногийн дараа гатгадгийг. 3 хоногийн дараа гатгахад одоо Сямса гэдэг судсыг гасгана. Тагнаа гасгана, сүүрний гол гасгана. Тэгээд тэр мод дэсч бэрдгүү болдог, уушгины гэмзэмгүй болдог. Тэгээд бол уралдаж болно. Тийм л ээ. Аруур гэдэг бол нэг ширхэг юм ширхэг тэр эм нь нэг адууны үнэтэй байсан юм даа урд. Одоо хэр олдцтой байдаг юм бэ? Одоо сүүлийн үеийн аруур гэж одоо бидэн олдож байна. Тэгвэл түрүү чинь дээр үеийн аруурыг гүйцэхгүй байна. Гэмлэг зэмэндүүл гайгүй болгож байна. Бүр эдгэж чадахгүй байна. Би аруурыг одоо өгдгөө. Энэ гандан дээр идэх штэ. Төвдөө халуун оронд ургадаг гэж ярьдаг яав. Тэгээ одоо энэ өв сургуульд чи өөрчлөлт байгаа болохоор төвд чунаа бас цаг уурын бэрхшээл байх нь шүү дээ. Тэгээ тэр аруур гэдэг чи одоо юмар газар ургадаг гэхээр адууны бас шинхэ адууны шаргад гойдог бас байдаг гэдэг. Тэр бас уцалж үйдэг газар ургадаг байх нь төвдөл орнод юм л энэ чи би мэдэхгүй шүү дээ. Буцалхаа. Тэгэхээр халуун орно гэсэн. Халуун оронд л ургадаг. Тийм. Өөрөө бас халуун чанартай гэсэн үг үү? Тий. Жохон додооход тэр хэлчий том болно. Тэр аруурыг, жинхэнэ аруурыг додоо. Тэрний тэгвэл одоо бас хэмжээ дамжааг нь ихтүүлэх ч юм уу одоо яг тунганд тааруулахгүй бол бас адуунда буцаад сөрөг дагавар байж болох юм. Байна. Энэ нэг адууны өвчин гэж гараад байсан шүү дээ. Одоо Монголд яриа. Ямар юм бол та одоо нөгөө говьдаг гэдгийг ярьж байна уу? Ер нь ямар хайлгаад бөхшүүлээд тэгээд халуураа 4 хөлн сар уугаад ингээд дэвдэгнээ тэгээд хөдөлж чадахгүй болдгийг. Би хүүхдүүдтэй хэллээ нөгөө наад морч бүгд танаа төрчихжээ. Та нар одоо наадтай аруур өгөөрэй гэдэг аруур тэр сүүлийн аруурыг олоод өглөө. За энийг нэг өгөөрэй гэж хэлчихгүй юу хүүхдтэй. Жохон хүүхд залууч бол. Тэгээ явцсан чинь нөхсөл боллоо. Их л ажил хийжэл хийсэн тэгээ өгчвөл гэж байна. Тэгс нэг тогоо дуур ус хийгээд нэг ширхэг хийгээд өвдөж хийгээд хоёрыг ч юм хийгээд тэгээд буцан суусаа хуваагаад адуунд өгчээ. Би үл нэгийг нэг адуунд өгөө гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд дараа нь нөгөө адуун уйсан чинь хяалгаад өвчнөдлөд байх юм. Тэгэхээр өөрөө ганц ширхэг өгөөд өөрөө харж байгаагаараа өгөөд тэгээд л уралдсан суманд 3-оор уусан да миний ээрмэр. Тэгээ бас хүүхдүүд ч дутуу өгөөд муруу өгөөд тэгж байгаа юм шүү дээ. Зөв өгч нэг дундаад өгөөд байсан бол тэр сайн үйлчлэх нэ дээ. Тийм л дээ. Тийм л байна. Одоо энэ ханах хатгах гэдэг юм уу малаас тодорхой хэмжээний цус гаргах ажил бас улирлын чанартай байдаг гэж сонсч ирсэн юм байна. Одоо хавар намарч гэдэг юм уу заагуудаар улирлын заагуудаар тэгээд тодорхой тэр одоо улиралд тэр судсыг хатганаа тэр одоо эмгийг эмчилнэ гэдэг ийм бас байдаг гэж сонсч ирсэн. Энэ хэр үнний алтай вэ? Үнэн. Намар гатах нь хавар гатах нь нөгөө гинхэд дугуй сохой жохойд гатах гэдэг сайн. Тэгээ хавар намар гатгаад яг нодыг тартай байлгамаар байдгийг. Яагаад гэвэл энэ тусны ихээр гож штэ. Тэрийг нөхөхөд намар нөө буцаж байгаа цаг болохоор нөгөж ирж чаддаггүй адууны тус чи төлж ирэхгүй байна штэ. Хавар бол яг хөөр ногоо ургаж байгаа. Тэгээд гатчихад яхад сайн. Гатгадгийг. Ер нь одоо би хатах гад хамгийн хэцүү гэдэг юм уу бас баргийн хүн эвийг болоод хатгachж болдоггүй одоо баргийн хүн хатгахдаггүй маа гэд ингээ ярьж байдаг юм л да. Тим судснууд юу гэдэг юм бэ? Байлгүй хавтээ тэр ч одоо зөндөл хувийн самрахгүй хунх самрах
энтергээд нууц одоо тэр суцнууд байна шүү дээ. Тэр 10 гэдэг юм чи өгөөд 3 хонуулаад нөгөө 10 өгсмөр чи 3 хонуудаа гатахгаар уушгины төв цуцсан дээр нөгөө өвчин татаад ирдэг байхгүй юу? Тэгээд тэр энэ хоёр хагамсаа тагнаа сүүдний голыг авахаар цэвэрчдэг байхгүй юу? Тийм юм. Эдтэй юм. Тэр та уушгины буюу бактериатай адуун дээр гэсэн үү? Тий. Өөр ямар үед тэр суцыг хатахгүй? Гэхдээ яг одоо усуудгаад хамаагүй дахиад тэгээд бас октра идэг тал бий. Тэр энтрийг бодоод л гасган шүү дээ. Ер нь түгээмэл нь одоо хөлний эмэггүй байх те. Хөлөл айтер байдгийн да мөр. Би ер нь морийг уяхтаа замд уяамар хөлийн үл авч үзээгүй гэхэд болохоор хүн байгаа. Ерөн зүгээр замд явж байгаа хөл нугардаг тал байдгийн моринд. Нэг 3 мөрийн хөл орсон юм да би. Уурч нэг яасан. Тэрнээс хөлний талд бол би өөрөө чаддаг болохоор миний моридны хайтар хөл гарна тайгүй. Энэ улсууд ч тэгээд гიშгүүлэхгүй байна. Энэ сүүлийн үеийн залуучууд ердөө машинтай ирэнгүүт оролцоод ачаад яваад байна. Тэр чинь хөлтөнд сууж шүү дээ. Саад амтэн гिचнэ гэж бид ярьж байгаа дээ. Тэгээд л одоо тэгээд өнгөрчдөг юм да. Одооны залуучууд ч одооны морь уйж байгаа залуучуудыг харахад маний уйж юусыг бодвол ондоо уйж байна. Шинцэгийн уяа гэж байна. Хангар хийн гинөө гомгор хийн гинөө дэм уяа байна. Бид нар бол өвсөрөө оролдож байсан. Одоо чи тэжээл өгөөд авиасыг өгөөд морийг хүч тамирын сайжруулад байх юм. Ондоо оролдож байна. Хангар хийн гэдэг бол одоо их сайн хийж байна гэж би харж байгаа. За. Ардын уламжлалт эмнэлгээ домлогооны тухайд юм байж. Өвөө бол сайхан, довчингой бол сайхан морийг сайхан унж идэлдэг, гоё ганган морь ундаг ийм л хүн байсан гэж тэр байл. Аав бол бас морь уйжсэн гэж. Тий. Аавынхаа тухайд ер нь ямар адуугаар наадчихсэн, уйсан морьд нь хэрхэн давхижсэн. Нэг таваар дарж байсан манай аав юм. Аман үзүүлж байсан нэг. Нэг таваар, хоёр таваар орсон юм байна. Нэг аман үзүүлж, нэг тав. Ахаад нэг таваар орж. Ойж юусэн юм аа. Тийм ээ. Тэгээд одоо тэгээд манай самаа ишгин даш гэдэг хүн байсан да манайхан. Тэр очир хонгорыг авсан хүн. Тэр хүнийг бас дурдахгүй өнгөрч болохгүй байна. Тэр нэг ирхор татууны адуу гэдэг нэг хонгор адраг авчихжээ. Тэгээд нөгөө өвгөн чи уяад саргаан уйчих юм. Тэгээд энэ багмагийн цэрэн гэдэг хүүхдэр нь болчихсон. Нөгөө газар дээрээс эргэж байгааг нь би харж байгаа. Тэгээд дасраад бүр алгаллоо. Тэгэхээр гууглаад гуйдаад байсан гэж байна. Тэгээд 6-аар орсон шүү дээ. Ташгүй юм удаа сайвэж хүн байсан шиг би. Энэ морийг аваад хүнээс авчаад уйдчихдаг хүн байсан. Одоо энэ өрөөгт байж л мөнгөтэн чи аав нь болохгүй шүү дээ. Ташгүй юм удаа сайвэж байсан. Очир хонгорморыг чи 19 холтой аваад сумын нам хөдөлж байсан. Та нутгийн нөгөө уяачдын талаар ярьж өгөөрэй гэхээр одоо нутгийнхаа уяачдын талаар ярих гэж байна уу? Тий. За хоёулаа нутгийн уяачдын талаар танахны талаар ярьчаад жоохон байжгаад ярина. Бол суманд 2 морь аригдуулж байсан юм байна. Тийм 3 морь л аригдуулж. Ямар морь юм бэ? Таа гой 69 онд амхуудуулж байсан. Хонгор дааг уйж бутаахор дааг уйж тавааруулж байсан. Нэг хонгор үрээ уйж бас нэг аригдуулж байсан. Ийм 3 аригтай байна дээ манай. За, шагдаргааг залхамжилж ер нь өр хүүхдүүдээс нь хэдэн морь мал уйддаг юм бэ? Танаас гадна одоо хэдэн морь мал уйж байна? 2 хүү байгаа. Тэр 2 нь уйдаг юм аа би. Одоо уйдаг хүн гэвэл би л одоо байна та. Морин дуртай тэгээд л олон жил бүтлгүй уйдаг юм аа явахгүй үе байдаг дээ. Моринд юуг нь хотлаа л хөө.
1900 ер нь хэдэн оноос эхлэж морь үйсэн юм бэ Батарч хаа? Би одоо 85 оноос эхэлж морь үйсэн. 85 онд уяад би даагамаа хожуулж байсан. Тэгээд л тэрнээс хойш үйж яваад л одоо алдаг оног айраг дөрөв аливаа нэг юм их авсаар угаад л тэгээд шантрахгүй юу хэрэгтэй тий. Удамтай дуу гэдэг л авах нь зөв болов гэж бодож залууч боддог ярьж байна. Удамтай дуу гэдэг бол заавал гэн байдаг юм байна. Морьтой монголчуудын мөнхийн амгшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. За тэгэд морь үед мэдээж алдаж онж зөндөө л одоо сайхан наадлаа гэсэн. Гэхдээ ер нь бол амжилтын цувагч нь харж ахаар тэгшөөн жилүүд баяр наадмуудаас бас айр төрөвчд ариун сайхан наадчихсэн юм билээ тий. Тэр наадмуудынхаа дурсамжаас асуувал цааш. Яг вэ тэгээд одоо би голцоо даа гоё жил оруулдаг хөл байсан л да. Тэгээ том морийг үдийг харуулж чадахгүй байсан. Тэгээ яхавтай. Заримдаа би нэг өөрийнхөө алдаж өгч байсан юм ярихад нэг морийг сунганд их муу байсан юм аа. Миний морь. Энэ бүх самгийн бүхэн чөхөө ирсэн. Тэгээд яхавтай би ч нөө хашуу хэргэлдэг хүн чинь тамхаа мартчих. Яна хааллаа. Тэгээд чи өөр цайчээ нам ойч өгсөн байсан. Тэгээд л сандра тавиад нэг цаг 30 минут л идүүлээ дээ. Соёолон мөр юм. Гэхдээ тэгээд нөгөөд чи мэдж болохгүй. Гэхдээ тэгээд 100 гарын морьд 11-ээр тэгж л би нөө морины хоолыг олж авсан шүү дээ. Хөвөлж байж л олж авдаг та. Зөвгийн чинь байдаг, алдаж ондог юм байж л байдаг. Ер нь тэгч сайхан уян гэж л бараг өнд байхгүй те. Уяач бодно гэж хүлгээцүүд байх л та. Тэгээ одоо хавтаа одоо модны бат төр гэж одоо бас нэг сайн уяач байдаг. Энд одоо манайс 5-6 ах бол те. Тэр одоо их сайн үйдэг юм байсан. Аймаг алдарт байсан юм байгаа л да. Тэр үед одоо сайн үеийн Балван Баатар гэдэг сайн үеийн тэгээд настай усудаас ишгэн дэшил сайн үеийн да. Ишгэн дэшил гэдэг үеийн морийг үл. За ер нь нутгийнхныхаа тухай ярих сонирхол өндөр байна тийм ээ. Өөрийн амжилт гэдгээс илүүтэйгээр. За тэгвэл ер нь бол бас скватер сумаар одоо бас 10 хоног тойроод ирлээ. Нилээд цаг хугацаанд нь бас ургэлжсэн олон өдрийн бороо таарад бас төлөвлөжсэн хүмүүс тэр болгон бас зарим нэг нь одоо байхтай байхгүй хөдөөний малч чинь мал хуу гэд ингээд явчих юм бид бас олон эргэлдээд чадахгүй ингээд заримтай нь уулзч чадаагүй. Тэгээд аймаг дээр ирээд ер нь танд одоо бас таныг нутаг орныхны тухай бас мэдгээ сайхан одоо харамгүй хуучлаа гэсэн болохоор бас зарж нутгийн одоо зарим уяачдын талаар танаас тодруулнаа гэд нэрэн дээр нь бичээд ирсэн байгаа. За би танаас за та саяны тэр дашгилдаг хүнийхээ талаар бас нэлээд ярмаар байх шиг байна те. 2 удаагийн дуртаад тэр дашгилдаг одоо бас ямархан эрдэмтэй уяач байсан, ямар адуугаар наадчихсэн гэх мэтчлэн тэр хүний талаар бас. Ямар ч адуугаар нааддаг хүн байсан байгаа. Мөдөөмөр болойчдаг, азар гавсан чуйдаг. Багласны мөр авсан чуйж байдаг. Тийм хүн байсан. Оогт аавын аавалда ишгэндэж гэдэг юм. Тийм мөнгөтэй аав. Хүмүүс их сайхан мөр их сайхан үйлдэл их сайхан үе. Очрын хонгормыг 19-20-тэй аваад 20-тэй болдог 19-20-тэй болдог жилд авсан юм уу та. Тэгээ суманд амууд бол. Тийм харимл морийг үү? Тий. Хараа ядад төрүүлсэн мөр нь хар мөр овоогийн хар гэж хурд мөр байсан. Тэр нэг өдөр дээр дөнгөө толгойн тухай хаадлаг үзсэн. Айтар үйж байгаа юм шүү. Тэгээ бас өөр тэр одоо шийдэг юм бол алдаа. Юу ахоо яа одоо тэр хонгор айтар үздэг юм байна. Араараа хонгор. Тэр өгсний чөлөөд бат өнгөрсөлдөө. Тэгээ уухгүй тавьчихсан. Тэгээд тэр шанши бодог гэдэг хүн авчи. Хөдөөгөр авчид оролцсон чинь л амаа хөлөнд орж байгаа шүү дээ. Тэр одоо 20 гарсан морь уу? Тий 20 19 тийм шүү дээ.
Тэгээд тэр төрүүлдэг хармаар шин 8 настай юм төрүүлж байсан. Аваа. Тэгэхээр бас аавж байсан. Ер нь одоо бол манай зарим хүүхдүүд ярьж байсан. За одоо ер нь 7 хоногт бол уяа алдна гэж бараг байдаг юм доо байж л байдаг гэж. 7 хоног болчиход гайгүй байх нь шүү дээ. Уяа алдраад үед болдгоо байх нь. Тэгж ярьж байсан. Манай уяачтай. Тэр дашгоо өөр нь ямар үйжсэн хүн бэ? Хээрмөр үйж байсан. За. 3 хайргдуулсан да. Одоо жийлсэн баха. Хаана аригдсан юм бэ дашгоо? Өмнөд л орж байсан да. Сумдаад орж байсан дашгоо. За. Энэ очрын хонгор гэж бас их ярих юм аа. Тий. Тэ. Очрын хонгор морины талаар ер нь бас хэр сайн мэдэх вэ та? Одоо би тэр цугаад байсан очрын хонгормор гэдэг чинь Ер нь ямар удамтай одоо ямар Ирэх орд одоо гэдэг. Уул уйны тооны одоо гэдэг. Тэгээд урт хонгормор байсан. Би мэднэ. Яаж давхижсэн бэ? Ер нь одоо суманд бол ер нь алдаагүй дөрвөл шүү дээ. Хонгор. Хэд төрүүлжсэн юм бол? 4-5 төрүүлсэн баха. Энэ Сүхбаатар аймгийн Бистуул гэдэг нэг айтар том наадам болсон. Тэрэнд төрүүлж байсан. Дараа нь Балынчтын саар гэдэг мөр ам хожуунд орсон. Тэгээд дэгжээс улсууд дэгжээс. Очрын хонгорыг барьж гараагүй юм да. Тэгээд Балынчтын саар бараг төрүүлжлээ гэж бодсон баха. Гэж ярьж байсан. Очрын хонгор чи тийм хол тасарчих гэнэ юм шүү дээ. Гараан дээрээс хэргээд хүүхд бараг хараагүй шүү. Тэг төрүүлсэн ч хүн очрын хонгор байна. Тэр дашгаа сүүлд нь авч үйж байсан да. Тэр дашгаа хүүн одоо тантай хамт нөгөө адуу малж байсан одоо хамт адуу чинь нийтлээ адуу малж байсан тийм хүн байсан гэдэг бас тэг сонссон юм байна. Мөн үү? Тэр бүдүүн муцаахан гэдэг хүн одоо энэ үүний чаа байсан адуутай байсан. Тий. Та ч бас нийтлээ адуу 10 жил малсан тийм ээ. Тэгсээ. Тэрнээс ултнууд дандаа хойно. Малсан. За дан баривчхын хүрэн азраг гэж. Тий. Дан баривчхын хүрэн гэдэг чинь хуучин Сүхбаатар адуу. Сүхбаатарын хүн. Манай сумчи Дархан хаан Сүхбаатарыг 2 тасархай байсан шүү дээ. Тэгээд 69 онд нийлүүлсэн байна. 67 онд нийлүүлсэн. Дархан хаан хуучин Сүхбаатар хоёрыг нийлүүлсэн байхгүй юу? Тэгээд Дархан хаан Сүхбаатар хоёр нийлсэн. Дархан хаан хуучин Сүхбаатарын үлдээн дөгрийн дамбарч гэдэг хүн чи. Хурдан хураатай байсан юм аа. Ламсрангийн хүрэн гэж бас хурд татаргүй юм аа. Заалан 4 төрж би яваад. Ижил явлаа доо. Бавгын хүрэн. Тэгээ Ламсрангийн хүрэн гэдэг азгач явна би 4-оор орж ирсэн. Суманд. Энэ ламсран гэдэг чинь нөгөө баатууд ирж байгаа ах нь илүү дүүн мөн үү? Мөн. Ах нь. Ахнаха. Энэ бавгын хүрэн гэдэг азраг нь яаж тавхижсэн? Азраг байсан. Тэгээд энэ хүр азрагыг чи 2 жайрагдсан баха. 5-6-аар хэдэд орчихсон. Тийм адуу байсан. Одоо мөхшлийн тухайд юу лээ? Ямар адуу? Мангад төрний угсаа гэж хэлдэг дуулсан. Мангад хүрэн гэдэг нь хаана хаад? Яг энэ нутгийнх нь. Энэ нутгийн адуу юм байлгүй дээ. Сайн мэдэхгүй шүү дээ манай үед. Мангад төрэн гэдэг азрагны л одон гэдэг. Юндэнгийн хонгор азраг гэдээ бас ярих юм аа. Юндэн адуу гэдэг. Тий, юндэн. Тэр талаар дуул сонсч юу? Юндэн дуучаад юндэн гэдэг нь ч одоо юндэн гэдэг өвгөн байсан. Би мэднэ. Тэгээд тэр Зэнхтрийн хонгор гэдэг чи юндэн адуунаас бас тодорхой тэр юндэнгийн завсан азраг бас хурд болсон. Юм багс юу вэ?
연도 hongur гэдэг чи хурдаад тэргээс дөрвөлжин тагдаг hongur тэргээс. Тийм. Тэгээ 연도 hongur бамгүй өрн дамбарчгийн өрн шөнөг нь ямар ч улаан байлаа та нэг мөр байсан. Сайн мэдгүй шүү би уямрын жийсэн л ярьж өстэй. Тэгээд л говь руу ердөө 4 азар ороод ирсэн. Тэгээд одоо бамгүй өрн байсан, дамбарчгийн өрн байсан. Энэ гурван орсон юм да. Тэгээд нэг мөр айрагцсан шиг энийг лээ гэдэг. Сайн хүүхдүүд суулгаад мэдхгүй байна. Орсон тэгээд хүүхдүүд уйдаг байсан. Отсотон тэгээд яхав. Байжлээс намрч ёрч одоо. Чамд нэг дөрөс маха. Дамбарч гоорн гэдэг. Иргэцэнгийн хөрөн морь гэдгийн талаар дуулж яв. Иргэцэнгийн хөрөн морь чи баян шарахт нэг дөрүүлж суманд нэг орсоо. Иргэцэнгүй удаамар. Хөрөн морь чи. Тэгж байна. Дуудж мэдж байна. Удам хөгжлийн тухайд ер нь ямар хаанхын адуу юм бэ? Танаа нутгийн одоо энэ хурд хөгжлүүдээс орд юм уу? Эсвэл бас гаднаас ирсэн адуу байд юм уу? Ер нь бол одоо танаа суманд бэсрэг хөгжил болтлоо тарсан адуунуудыг ахлаар бас одоо жишээлбэл Тонгон Жамингой тэр улаан азраг бол ер нь энэ нутгийн адуу биш одоо урдаас тэр Чоноголын отрядаас ирсэн адуул гэдээ бас тодорхой хөгжлийн тодорхойгүй байх жишээний. За галшараас морин тойруулгаас бас нэг Солонгон цавдрын хөгжлийн нэг адуу ирж бас сэлжсэн одоо сүлжсэн байна. Ер нь бас гаднаас ирсэн адуу ер нь айлч газарт очиод ингээд тэр хавьдаа их сайхан хурдалсан үр төлөвүүд нь сайн давхсан одоо бэсрэг хөгжил болтлоо тарсан энэ адуунуудыг асуухлаар аль нэг талаараа л холын цустай байгаад байдаг. Тэгээ энэ Иргэцэнгийн хөрөн морь нь бас тийм холон цустай адуу юм болов уу? Эсвэл энэ нутгийн сайн одоо адуунуудын удам уу? Нутгийн адуу хаа гэдэг шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Хүний адуу гэж тийм ээ. Иргэцэнгүй ч их морь үйдэг юм байсан. Одоо 86 лот одоо готд яваа хаа. Настай өгөн байгаа иргэцэн гэдэг чи. Овоо хонгор Баяны хонгор гэж бас Батлэгрийн хонгор, баяны хонгор, овоо хонгор чинь хөлөөныгийн хонгор чинь тэр овоогийн адууны адуу байхгүй юу? Нэг удмын адуу. Нэг удмын адуу. Овоо гэдэг үний адуу байгаа. Гэж л ойлгож байна. Тийм л ярьдгийг. Таны одоо яг морь ид хурдлуулж хахад энэ нутагт одоо бас хурдан хурцаараа илүүрхжсэн их одоо сумын баяр наадмаас айраг түрүү алддаггүй, тасардаггүй тийм ямар сайн уяачд байсан бэ? Молвын Батөрл одоо гэдэг чинь л айраг түрүү алддаггүй байсан. Аймагт хоёр мөр нэг том наадамд нэг нь төрөл нэг нь ам хөдөлж байсан. Хоёр өдөө. Молвын Батөр гэдэг одоо ярилцлага өгсөн байлгүй тийм. Тэгсэн хоёр багшийнхаа тухайгээд тэр бүдүүний хин блэ багш нь эхний багш нь гээд дараагийнхан тэр гомбожуугийн тухай нэлээ ярина лээ. Дарваа гомбожуу гэж байна. Тэр хүмүүс дарваа гомбожуу гэж юм байсан. Эцэн дарваа гомбожуу удаамаар энэ ордмор байсан. Eerмөр энэ гэж байсан юм. Сумын зан гэснээс таа ч бас барилддаг, хүүхдүүдтэй нь бас барилддаг дуулаад байсан. Ер нь 93 наадмын бас хоёроор нь оролцдог. Одоо яахав те би энэний барилдах гэж юу яахав те яахав те хүүхдүүдтэй барилдаж л юм да. Тийм миний хоёр хөө наадаас бол одоо 10% илүү төрчихсөн юм аа. Миний бага сумын зан. Миний том хүү болохоор аймгийн хүүхдийн барилдаанд 3 төрүүлсэн. 18 эртний нэг төрүүлсэн даамны хөө. Тэгээ бөөрийн апресн дараа бөөрөө авуулаа тэгээ барилдчихдаг. Сол авчдаг. Хоёр хөө хоёулаа барилдаа. Манай эхнэр тэр манай догоо жижигхэн авгаач начуун удам байхгүй. Тий. Ээж талаа татаад бүх. Тийм байлгүй тий. Хүн адуу хоёр шат удмаа дагддаг гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээ сумын зан манай нэг нь үл тэгээд цол авчдаггүй ер нь цол аймгийн ачаа авчихлоо гэж боддгийм бие. Мага том хүүгээ. Тэгээд одоо миний бас заяа цог дутаад бараг өөрөө авчихсан ч юм уу.
Та ер нь бага адуу илүү сайн ууж хурдлуулж ирсэн юм байна. Би энэ танаас сумын одоо жишээлбэл 2005 онд асах цумын 80 жилийн ойд буурал даг төрүүлэгдсэн байна. Сумынхаа 90 жилийн ойд хонгор даг төрүүлгээ талах голын ойд дөрвөөр дахиулж ирсэн байна. Төвшин ширээгийн 90 жилийн ойд одоо хонгор шүтлэн аммуу үзүүнд хурдлуулж ирсэн. Хээр морь таваар дахиулж ирсэн. Тээвэрчдийн 70 жил таардаг гурвлуулж ирсэн гэдэг. Ингээд ер нь одоо би энэ дагаад бол энэ ширүү авана. Дааган адуу гэдэг надад хэлтэй. Дахиулж чаддаг байсан. Ер нь л орч. даагаа тэгээ яаж уйвал одоо төрүүлж харагддаг юм бэ? Одоо тэгээд хүүхчгээ инкрэж өгөх хэрэгтэй. Дааган ширүү ажил хийж болохгүй. Ер нь орон ширүү одоо үдээдлэг хөлсийн аваад тавих жишээний халуунд л үрдэ ажил хийж болохгүй. Өглөө эртээ нэг барьж авч нэг 2 цаг уян дээр зогсоогоо тэгээд өдөржин ер нь та сүйтэй дагуу их уу? Сүйтэй дагуу наа. Өдөржин сайхан нэг таавар нь байлгаж чаад л орой өдөөд би жоох ажил хийгээд байдаг юм шиг. Тэгээ би Валдангийн улаан даг гэдгийг 6 сарын 25-нд аваад үе ажил гэж өгөхгүй надад. Тэгээд л одоо 6 сарын 25-нд авсан чинь наадам чи 7 сарын 12-нд болдог байсан. Тэр жил их бороотой байсан. Тэгээд би тавлуулж байсан. Өглөө хар өөрөөр усаж хүүхдээ нойрмогд ууралж жагаад нэг юм авч яваад хөлс аваад орой хөлс аваад тэгж яваад би таваар болсон шүү. Тэг болтгол. Бага адуугүй одоо сайн дахиулна гэхэлэр бас ахтар ширүүлэхгүй зөөлөн аясаар нь уян арга барилын тухайд ер нь жоохон зөөлөн арга барилтай гэсэн үг. Тэг инкрийн хүүхчил байх шүү дээ. Одоо ингээд эргээд бодоход морь ууж байгаа шин залуу уяачид ер нь юун дээр алдах магадлалтай вэ? Ер нь яг морь уух гэдэг өөрөө бас бусдаас арай өвөрмөц өөрөө алдаагаа өөрийнхөө гаргасан алдааг өөрөө хүн олж хараад түн дээрээ одоо дүгнэлт хийгээд дараагийн удаа тэр алдаагаа давтахгүй байх гэх мэтчлэнгээр уяаны эрдэм суралцдаг. Ер нь одоо ихэвчлэн бас залуу байхад морь дөнгөж ууж байгаа туршлага багтаа байхад ер нь юун дээр голдуу алдах магадлалтай байдаг вэ? Ер нь жоохон ширүүлжил болдгоо юм лээ ямар нэгэн малыг. Морин ширүүлж болохгүй адрагыг бол бас жоохон дуулгын жоохон солиудаад тохны хөдөөг нь барьж үзэж байгаад сайхан суваад ингээд хөдлөөд хүзүү хөдлөөд мэлээ сайхан хөдлөөд ирэхээр гаммаар юм байх шиг байна. Одоо бол тэгээд дэндүү тарган уяад бас морь хэллигээд бахи дэндүү эцэнхээ уяад тамиргүй адууч явахгүй шүү дээ. Тэгж байх юм. Одоо энэ тэжээл гэдэг чинь сайхан юм шиг байна да. Чинцэгээ уяа. Тэжээл ер нь сайн юм шиг санагдаж байгаа юм надад бол. Та одоо тэгээд тэжээж ууж гин энэ хүмүүс чинь ялангуяа жоох ахмад байчвал өө энэ тэжээлийн нь учрыг олохгүй юм байна. Тэгээд одоо ер нь морь ууха байсан доо гэдэг инхий. Гэхдээ одоо яг энэ хоёр хөө тэжээлийн одоо бол ууж байгаа шүү дээ. Хоёр хөөдөө мэдлэх одоо юм арахгүй юм чи. Тэгээд одоо өчгөө сайхан ууж байна. Сая нөө жирэхэд нэг манай хүүхдүүд чинь мэдээлэл бооцоо тийм уралдаалга боллоо наадам болсонгүй шүү дээ. Бооцоотой мөнгөтэй медальтай тийм уралдаалганд 17-8 медаль олдоо. За сайн ширүүсч явах чинь. Тийм наад тийм айтал. Тийм байна. Таныг л дулгаагаад авах юм. Харин тэгээд байна. Таны хөлтөөр би дээдээд авах уу? За гайгах. За ярилцлага ер нь таны одоо мэдээж одоо уячтаас хамгийн сайхан наадамтай нь гэхэлэр үгүй наадам болгон сайхан штэ гэдэг. Баяр наадам гэдэг утгаараа муухай гэж хэлэх хүн ч одоо хэр олон таарах вэ? Гэхдээ тэдгээрээс онцлоод одоо бас нэг илүү одоо арай илүү дурсамж үлдээсэн илүү тод дурсамж үлдээсэн тийм наадмын таны тухайд одоо хамгийн сайхан наадам тэр л бас юм да гэж бодогдож явдаг наадмын дурсамжаар ярилцлага өндөрлөё. 85 онд морь ууяагүй дөнгөө морь ууж эхэлжээ. Тэгээд энэ тэнд ч хүн морь тарлаад тэгээд ууж байхгүй юм живсэн байсан. Дорн таймыг. Тэгээд морь ууяад би нэг даагмар дуулаад мөдөнө ишгэндээс гоогаад ярих нь өстэй би. Ишгэндээс гоо миний даагийг хөтлөөд ингээд явж байлаа би ч явж байсан чинь дашгаа найшрал гэж байна. Хүрээд очлоо.
Намайг хоёр тойрчход гаралж ийл гэж байна. Тэгээд ашгүй харчаа. Тэм гач уйжээ. За өнөөдөр айрхтай даах чинь чиний наад хөтлж байгаа даах чинь. Нэгэн дээгүүр харандаа хаа гэж байна. Хэлээ. Болтолсод том уяач ч одоо хэлэхгүй ярваа зогсцоогоолох. Тэгээд ашгүй ганцхан нааддаг хэлээ. Чиний наад чи дээгүүр харандаа хаа гэдэг чинь. Тэгээд энэ мөн шиндэс хөөдөж явах юм. За би сайн шаашаасчгүй. Таасчгүй. Ашгүй халиуцгүй дээ надад. Тэгээд л одоо юу дааг ирж боллоо. Би хүүхэд болтохгүй. 8 дугаар ангийн хүүхдээр нь болчихсон. За. Тэгсэн надыг ярилцлага юу яах дэмий өчгөө. Зөв зүрлэг цуцгаа. Чи ууцаа бэлдсэн юм уу гэж байна. Юу сажаараад байгаа юм. Чиний наад мороосон хүн чинь эхнэр авчихсан хүн байж тээ гэж. 8 дугаар ангийн хүүхдээр нь орсон шоолж биш. Тэгээд миний даг би тэр одоортой. Тэгээд яасан чи миний даг төрүүлээд л ороод ирлээ. Юу гүйл. Төрүүлээд ороод ирлээ. Тэгээд мөвсөө хаяад л балдарсан мэдлгүй тэгээ хаяад яаж дурсамжтай тийм юм байна. Анхны төрөө учраас төрүүлээд ирэхээр бүсөөч алдрахыг мэдэхгүй л явжсэн. Мэдхгүй хайчаал яваад. Эргээд бүсэндээ загвж байгаа ш. Тэгээд тэр цуулаад айчсан хэллээ. Тэгээ аваад ирж байсан. Дээвэл нэг сайхан наатан болж байлаа. Одоо тэр үед танд дашгүй энэ даах тань одоо маргааш бол айрхдах юм байна гэж хэлжсэн гэж байна. Та залуу хүн учраас тэрийг хойш. Одоо бол та бас нутгийн залуучуудын хөтлөөд явж байгаа дуу хараад нэг тэр баргийн нэг за тэр чиний нэг одоо энэ хөтлж яваа өрөө чин даах чинь нэг тийм хавцаа давхин шүүгээд бас хэлчихнэз. Гэхдээ би одоо бас сажаараад хэлдэг юм. Зарим нь онж үйд юм аа. Яг он. Чиний наадах чи төдөр чиний наадах чинь төрүүл штэ өнөөдөр одоо шоудаас юм ордохгүй гэхэд л аслангийн өрөө хязгаарлан ч вэ нөө өрөө төрүүл бишаа. Бас зарим үедээ энэ хоёр тэгэрнүүд чи хардаг гэж одоо бол харахгүй болчиход байна. За баярлалаа. Бидний урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морин их төр эрэхтэн амжилт хүсье. Урдан тууртын босаа цагаан амарт өрүүдмаараа үн мөхийг өгдөж яваарай гэсэн мэлэгтэй өрөөлөөр ярилцлага амьдралё. Баярлалаа. Талмагнын цуврал ярилцлага Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас хүрлээ. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулж сонсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Талмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.